Монгол Хэд бичгийн улсын олимпиад анх 1969 онд зохион байгуулагдсан. Тэгээ гол зорилго нь болохоор ерөнхий улс ордын сургуулийн монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах, за сурагчдын их хэлээр сурах, судлах, хүсэл эрмэлзлийн өрнүүлэх ийм зорилготойгоор анх зохион байгуулагдсан. За тухайн үед төгсөх ангид зориулж анги бүлгэрээ шалгаруулдаг ийм олимпиад байсан 4, 8, 10 дугаар ангид. За тэгээд хожим сургуулийн бүтэц өөрчлөлтөнтэй холбогдуулаад ирээд 70-аад оноос хойш 3, 6, 8, 10 дугаар ангийн олимпиад болсон. За зөвхөн анги бүлгээс гадна тухайн төгсөх ангиар сурагчдын зохион найруулж бичих чадвараар нь мөн хувийн амжилтаар нь сурагчдыг байр эзлүүлж ирсэн. За тэгээ 91-ээс 94 онд нөгөө Монгол бичгээр төрийн албан эргийг Монгол бичгээр бэлтгэх ажлын хүрээнд олимпиад манаас төр завсарлаад оронд нь Монгол бичгийн олимпиадууд бол явагдсан байдгийг. 94 оноос эхлээд ангийн олимпиадын зэрэгтэй 10 дугаар ангийн сурагчдын олимпиадыг одоо сурагчид биеэр ярьдаг олимпиад шинээр бий болсон. Үндсэндээ төрөл хэлбэр нь жоохон олон болж байна гэсэн. За тэгээ 97 оноос эхлээд Монгол хэлний багш нарын олимпиад нэмэгдсэн байгаа. За ингээд сая хэлсэнчлэн ковидын жилүүдэд 3 удаа бол завсарлсан. Тэгээ энэ удаа бол 52 дахь удаага болж байгаа ийм олимпиад. За ер нь бол өнгөрсөн сүүлийн 3 жил бид бас 9 дугаар ангийн нөгөө масс олимпиадыг бас шинээр нэмж зохион байгуулж байгаа. 12 дугаар ангийн сурагч багш нар за 9 дугаар ангийн олимпиад гэсэн юм 3 төрлөөр олимпиад маань болж байгаа гэсэн. Миний хувьд өмнөхтэйгээ харьцуулахад би олимпиадад оролцоод тэгээ яг энэ хичээлийг дагнан судлаад үр дүнд нь яг монгол хэл бичиг, үндэсний бичиг, төв соёлоор айгу бахархах тийм сэтгэл зүйтэй болд юм билээ. Тэгээ тэр нь айгу эерэг давуу талтай гэж харж байгаа. Тэгээд бусад хүүхдүүдийг ч гэсэн их хэл, үндэсний бичгээ маш сайн сураарай гэж хэлмээр байна. Манай бага ангийн багш бол монгол хэлний багш байдаг. Тэгээд илүү монгол хэлийг дэлхүүс оролцсон. За тэгээд 6-7 дугаар ангиас эхлэн монгол хэлний багш дээрээ тууштай олимпиад уралдаанд оролцож ирсэн. Үүнээсээ ахуулаад монгол хэлний хичээлээр ЕШ өгөн тэгээд энэ олимпиадад оролцож байгаа. Тэгээд монгол хэлчийн улсын олимпиадад 15 дахь удаа оролцож байгаа. Монгол хэлчийн олимпиадыг зохион байгуулах нь бол маш их ач холбогдолтой. Их хэл соёлоо дээдлэх тухайн улс орны одоо тусгаар тогтнолын гол баталгаа бол их хэл байдаг учраас энэ бол хамгийн их ач холбогдолтой олимпиад гэж дүгнэдэг. 1998 онд Дорногов аймагт болсон олимпиадад 3 дахь жилдээ ажиллаж байхдаа анхудаа оролцож ирсэн. Тэгээд тэнд бол мөнгөн медаль хүртээд дараагийн жил 99 онд Булган аймагт болсон олимпиадад бол төрүүлсэн. Ерөнхийдөө 15 жил ажиллах хугацаанд 2 удаа алтан медаль, 2 удаа мөнгөн медаль авсан амжилттай оролцсон. За би Уусанбар аймгаас ирж оролцож байгаа. Лаахаас төрүүлэх хэрэгтэй багш байгаамаа. Би өөрөө 35 жил ажиллаж байна. Энэ болсон салбарт монгол хэлний багшаар. Тэгээд энэ олимпиад бол ер нь олимпиад гэдэг бол ерөөсө хүүхэд багш нарын чансаа хардаг. Нийсэндээ оюунаараа бол оюуныхаа хөдөлмөрөөр оролдож тэндээ бас хүн бахархаж өсөж дэвждэг ийм зүйлтэй. Тийм учраас олимпиад бол зайлшгүй байх хэрэгтэй. Багш нар үздэг. Тэгээд энэ жил Монгол хэлний олимпиад болгоход их баярлсан. Монгол бичгийн олимпиадаас тусдаа сайхан болжлоо. Бас баярлсан. Энэ бүгдийг өглөө орон нутагт байгаа одоо багш нар хөгжих нэг хөшүүрэг бол олимпиад байна. Тийм учраас би энд талархаж явдаг.